медалаар гараад ирсэн. За одоо мөнгөн медалийн төлөө тулаан тий. Хэрвээ ялсан мөнгөн тулааны болцлоо мөнгөн медалийн болцлоо хангаад цаашаа финал руу алтан медалийн төлөө тоглох эрхтэй болно. Хожигдсон нь хүрэл медаль аавал шууд аавна тийм ээ. Дагах тоглолт энэ төр байхгүйгээр шууд аавна. Тэгэхээр энэ хоёр тамирчны хувьд бол аль хэдийн аль медаль дээр гарцсан цаашаа нуудаж байна гэсэн үг. Одоо нэг өгөр бол айдаг ардаа хийцээ. Жага гівчиг бол мэдээж мэрэгжлийн өндөр түвшний тамирчид бол хизээч одоо хүрэл медаль дээр гараад ханддаг уу тийм ээ. Цаашаа авраг болно гэж үздэг. Тэгэхээр аль аль тэмцэлт үзүүтэй гарч ирсэн байхаа. За Тайланд монголчууд нэг хэлдэг шүү дээ. Том мөрөөдөж тэрнийхээ талд нь ундаг гэдэг. Донд мөрөөдөх юм бол баг дээр. За баг мөрөөдөлтөө бол хаашаа унах юм бэ тий. Тэр шиг. Тэр бол тэрэн дээр бол спортын бас үнэхээр гайхалтай жишээ тэр бол тий. Заавал авраг олимпийн авраг болохгүй ч гэсэн тэр тийшээ явж явах тэр замдаа хүн бол үнэхээр өөрийгөө олоод төлөвшөөд бусад зүйл дээр амжилт гаргах суурин тавигдчихдаг. За Тайланд, Филиппин энэ хоёр улс маань бол одоо яг нөгөө нэг SEA Games гэдэг нэг одоо далайн орнуудын одоо юу гэдэг шүү дээ. Тийм наадам. Тэн дээр бол өстой үнэн хүчийг үнэхээр үздэг хоёр улс байгаа. Тэгээд тэр SEA Game буюу одоо далайн орнуудын спортын наадам нь бол одоо тэр далайн орнуудын хувьд бол маш хамгийн том тий. Одоо бидний Азийн наадам гэдэг шиг тэмцээн байдаг. Тэндээсээ одоо алтан медаль авсан хүн бол үнэхээр тэр улсынхаа баатар болдог. Тэгэхээр тэр улсад бол одоо Тайланд бол үнэхээр давмгай байдаг. За Филиппин бол хамгийн өстэй өрсөлдөгч нь байдаг. Тэгэхээр тэр одоо гайхалтай хоёр хүсийн тамирчид хоорондоо бас таарчээ. За сая харж байгаа гар цогт нь шууд уулаад наагаад онооч шүү дээ. Бас довтлогооных нь эсрэг шууд хамгаалт биш. Довтлогоогоор бас тий. Тий одоо залуу тамирчид маань харж байгаа юм бол энэ одоо нарийн техникүүд сайн зайны мэдрэмжийг маш сайн хараад одоо дуурайгаад бэлтгэл дээр тавтаад хийх хэрэгтэй. За мөн залуу дасгалжуулагч нар маань бас байвал тэмцээнэ бас зүгээр үзэхгүйгээр маш судалгаатай сайн үзээд бичээд тэмдэглээд үзэх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээ таквондо маань гиснээс таквондо маань өөрөө бас хоёр төрөл байгаа шүү дээ. Нэг нь болохоор манай одоо энэ явж байгаа төрөл буюу олимпийн таквондо. Олимпиад орсон. Олимпиад ордог тийм ээ. Нөгөөх нь болохоор олон улсын таквондо гэдэг. Хоёр солонгос маань бас хоёр хуваагдж байгаа үед таквондо маань бас хоёр байна. Тий олон улсын маань яг дэлхийн аварга болдог. Олимпийн төрөл дээрээс багтаагүй гэсэн үг тийм. Тий тэргээрээ ялгаатай байгаа. Тэгээд дөрмийн хувьд техникийн хувьд ойролцоо боловч дөрм журмын хувьд бол тийм тулааны үзүүлэлтүүдийн хувьд мод тийм. Шал өөр. Тэгээ нөгөө мөрөөдөл нь илүү ингэ том болно ч юм том болох ч юм уу тийм. Зарим нь бол заавал тэгж гүнзгийрээд одоо тий тамирчин мамирчин болохгүй гэдэг ингээд ерөнхийн таквондогийн философиг ойлгоод ингээд юмар байна гэдэг тий. Эсвэл зарим нь ингээд бие хамгаалах дээр төвлөрнө гэдэг юм. Зарим нь бол спортоор дагнана гэдэг юм. Ингээ явдаг. Тэрийгээ сайн ойлголтоо гоё. Нэг болгоод эхлэх юм бол аюу гоё явдаг ч өө гэж бас зөвлөмөр байна. За тулаан руу оръё. За Тайланд улсын тамирчин бол эхний үеэ бол аль хэдийн авсан байгаа. За хоёрдугаар карта оруулгалаа. Дээр бол бас 2 оны 5 болсон. Боловч карта оруулсан байж. За тоглолт маань бас. За дивжиний шүүгч бол одоо булангийн шүүгч нартай бол ерөнхий шүүгчдийг бол байнга харьцаж явах шаардлагатай байдаг тийм ээ. Шүүгч нарын ажил бол бас үнэхээр хариуцлагатай чухал ажил. Бас хэцүү шүү дээ тий. Тиймдээс нэг дивжин дээр маш олон шүүгч нар солигдоод анхаарал алдахгүйгээр ажилладаг. Тэр систем нь бас өөрөө бас тийм таквондыг болгоно гайхалтай үйлчлэгчлийн систем байна. 2-2 болчихлоо. За Филиппиний тамирчин бол уг нь 2 дугаар үе дээр бас барих боломжтой л харагдаад байна тийм ээ. Одоо тэгтээ Филиппиний тамирчин бол ер нь давуу байдалтай явж байна. Бүхэл оноогоор. Тий, ер нь бол тийм. Тайланд улсын тамирчин бол 2 сануулга авсан байгаа болохоор хэдий оноо нь 2-2 адилхан хийж байгаа боловч чанарын хувьд хөх булангийн тамирчин. Медалийн чанар гэдэг шиг онооны чанар бас байгаа тийм. За Тайланд улсын тамирчин сая богино танд. Оноо авчлаа. За мэдээж таквондогийн одоо ур чадвар хөгжлийн хувьд бол Тайланд бас бол хамаагүй илүү. Гэвч Филиппин бол бас үнэхээр чангарч байгаа улс. Сүүлийн үед маш бас эрчимтэй гарч ирж байгаа шүү дээ. За хайрсан бол зүүн хөлөөр энэ талаас нь өсчихгоотаа болонгоотаа нөгөө талаас нь шилжиж байна. Өндөр ур чадвар. Тэгээд тамирчид маань бол ер нь хоёр хөлөндөө жигд ажиллаад явах юм бол мэдээж давуу талтай тийм. Гэхдээ бол ингээд зөвхөн нэг хөлөөрөө тулалдаад идэг тамирчид байдаг. Зарим нь тэр нь сул тал болдог. Зарим нь бол тэрийг давуу тал болгочоод идэг.
Тэгээд ер нь бол яаж бодсон хоёр хөлөөрөө жиг толдоод явах нь бол илүү. Альж тал зөрсөн хүмүүстэй тоглож байгаа юм шүү дээ. Баруун талдаа өрөлттэй хүн байсан ч толно, зүүн талдаа өрөлттэй байсан ч толно. Тэр үнэхээр давал. Зарим тамирчид маань бол ингээд баруундаа өрөлттэй тамирчинтай маш сайн толдоод зүүндээ болохоор болдгоо тийм тохиолдол бас байгаад байгаа. Тэр асуудлыг бол хоёр хөлөнтэй жиг тоглох шийдчихдэг. За таваас амжилттай. Тайланд бас тамирчин илүүрхэж насан туршидтын 27 дахь удаагийн